Сайн байцгаана хүмүүстээ хүн ба байгаль хичээл эхлэхэд бэлэн боллоо. За өмнөх хичээлийн хамтдаа сэргээн сонцгоё. За бид өмнөх хичээлээрээ бодисын төлөвийн шилжилтийн тухай тэр дундаа усны төлөв хэрхэн шилждэг юм бэ? Тэрхүү шилжих үзэгдлийг юу гэж нэрлэдэг тухай судалсан. За тэгвэл дэлгэцэнд анхаарлаа хандуулъя. Бид нар усыг буцалгаж ямар төлөв шилжиж байгааг хамтдаа туршсан шүү дээ. Тэрний үр дүн багш нь самбарт зурсан. Тэрхүү үр дүн та нарт багш нь дахин сануулахын тулд цаасан дээр хялбар графикийг байгуулан ирсэн байна. За анхааралтай ажиллаарай хүмүүстээ. Анх туршилт эхлэхэд мөс байсан. Мөсний хэм тэг градуст байсныг хүүхдүүд та нар санаж байгаа байх. За энд багш нь өмнөх хичээлийн туршилтын зураглалыг томоор та нарт харуулж ирсэн. Одоо энд дахин жижигээр хэвлэж авчирсан байна. Мөсөө хайсны дараа бид нар туршилтаа эхлүүлсэн. За туршилт эхлэхийн өмнө бид нар усныхаа температурыг хэмжсэн байгаа. За энд багш нь ингээд байрлуулъя. За бүх зургнуудаа дараалал нь байрлуулъя. За харин энэхүү шар тэмдэглэгийг хүүхдүүд анхаараарай. Ажиглалтын үр дүнг бид нар шар дээр багш нь бичсэн ба. Тэгэхээр та нар өмнөх хичээлийн туршилтаар хичээлээ сайн ажилласан баг туршилтаа гал асаах үед шилний дотор хөлөрсөн. Гарсан өөрчлөлтийг багш нь бичиж байна тийм ээ. За бөмбөлөг их болж аажмаар дээшилсэн. Ямар бөмбөлөг вэ хүүхдүүд? Усан доторх бөмбөлөг шүү дээ. За усан дотор бөмбөлөг томорч дээшилснээр усны гадаргуу дээр гарч хагарч байна. Гал унтраасан бөмбөлөг гарахаа болсон. За одоо туршилтын ажиглалтын үр дүн болон зургийг хамтд нь харьцуулж хараарай хүүхдүүд. Мөс байсан, мөс хайлаад ус болсон. 3 минутын дараа хэмжихэд ойролцоогоор 80 градус байсан. За ингээд маш хурдтайгаар усны температур өссөн байна. Ингээд ус хэдэн градуст буцалсан бэлээ хүүхдүүд? Усны буслах цэг нь 97 градус байсан шүү дээ. 97 градус ус буцлангуудаа тогтмол болчихсон. Градуст өөрчлөлт ороогүй. Гэхдээ буцалж байгаа усанд маань бөмбөлгийн хэмжээ улам томорсон, мөн бөмбөлөг дээшилж байгаа хурдан нэмэгдсэн байна. Ингээд галаа унтраасны дараа бөмбөлөг байхгүй болсон. Тэгэхээр усны төлөвийн шилжилтэд температур ийхүү нөлөөлж байна. За энэхүү туршилтынхаа үр дүнг энэ хажуу тал дээр бүгдээрээ загварчилж харъя. За багшигаа дагаад дэвтэртээ хамт зураад яваарай хүүхдүүд. Усны төлөвийн шилжилтийг багш нь энд зургаар илэрхийлж байна. Ус мөс байхдаа хатуу төлөвт байгаа. Хатуу төлөвөөс шингэн төлөвт шилжих үзэгдлийг хайлах үзэгдэл гэж. Харин шингэн төлөвөөс ус ууршиж хийн төлөв шилжиж байгаа. Үүнийг бид нар уурших үзэгдэл гэж. Харин усны уур маань эргэн ус болох буюу хийн төлөвөөс шингэн төлөв шилжиж байгаа үзэгдлийг бид нар шингэрэх үзэгдэл гэж нэрлэдэг. Харин ус хөлдөж мөс болохыг бид нар хөлдөх үзэгдэл гэж. Өөрөөр хэлбэл шингэн төлөвөөс хатуу төлөвт шилжиж байна гэсэн. Тэгэхээр энэхүү шилжилтэд температур хамааралтай байна гэсэн. Тэгэхээр туршилтынхаа үр дүнг энэхүү товч зураглалтай холбож ажиглаарай хүүхдүүд. Хайлах үзэгдэл гэдэг маань мөсийг халаавал ус болдог. Энэний цаана хайлах үзэгдэл явж байгаа. За харин усыг халаавал уур болдог. Энэ нь шингэнээс хийн төлөв шилжиж байна гэсэн үг. Тэгэхээр дээшилж байгаа энэ сумны хэсэг дээр бол халах үйл ажиллагаа явагдаж байна. За харин усны уур хөрхөөрөө ус болдог. Өөрөөр хэлбэл хийгээс шингэн төлөв шилжиж байна тийм ээ. Харин ус хөлдвөл мөс болдог. За энд багш нь бичээ, багшаагаа дагаад бичээрэй. Халах, харин энд хөрөх үйл ажиллагаа. Дахиад нэг нэгтгэж хараарай. Хатуу төлөвөөс шингэн хийн төлөв шилжих үзэгдэл нь халах үзэгдэлээр явагдаж байна. Харин хийн төлөвөөс шингэн төлөвт шингэнээс хатуу төлөв шилжиж байгаа нь температур буурах буюу хөрөх
үйл ажиллагаан дээр явагдаж байна. За нэг зүйлийг багш нь та нарт анхааруулъя. Бид нар өмнөх хичээл дээр мөн туршсан байгаа ууршилт гэж. Уурших үзэгдэл маань зөвхөн ус буслах үед явагдах хүүхдүүд ээ. Иргэн санаараа өмнөх хичээл дээр бид нар туршилтаар бас баталсан байгаа тийм ээ. 2 шилэн аяганд ус хийгээд нэгийг нь тагласан. Тэгэхэд бид нар тэр усыг бусласан билүү? Үгүй. Тэгэхээр уурших үзэгдэл температураас үл хамааран явагдаж идэг байна. Тэгвэл энэхүү усны төлөвийн шилжилт маань байгаль дээр хэрхэн явагдаж идэг юм болоо? Жишээлбэл бороо орох үзэгдэл байна тийм ээ хүүхдүүд ээ. За тэгвэл бороо орохыг хэдүүлээ авч үзье. За энд багш нь бороо орж байх үед туршилт хийсэн зургийг та нарт харуулж байна. Өмнөх хичээл дээр хийсэн туршилттай ижилхэн. Гэхдээ яг бороо орж явах үед хийсэн гэсэн үг. Тавган дээр борооны усан дусал цугларсан байна. Харин гадна талаар нь хөрс норсон байгаа хүүхдүүдэд анзаарч хараарай. Харин бороо ороод дууссаны дараа нар гарсан. Энэ үед савнд тус байхгүй. Яасан бэлээ хүүхдүүдээ? Агаарт ууршсан. За та нарт харуулах үднээс багш нь мөн савнд борооны усыг цуглуулахаас гадна хөрсөн дээр тогтсон газар тогтсон усыг мөн ажигласан баг. Газрын хонхор хэсэгт борооны ус тогтсон байна. Харин бороо зогссны дараа хэсэг хугацаанд дараа ус байхгүй болсон. Таацсан бол тэгвэл энэ үр дүнг хамтдаа зураглая. За багштай хамт дэвтэр дээрээ зураарай. Багшаа дагаад зураарай. За тэгэхээр зурагт багшны цагаан шохоор хөрсийг төлөөлүүлж байна. Харин энд ус тогтсон байна. За ус тэгэхээр хөрсөнд шингэхээс гадна мөн уурсан баг. Хүүхдүүд та нар энэхүү туршилтыг хийгээрэй. Яаж хийх вэ гэвэл бороо орсны дараа шилэн савыг газрын хөрсөн дээр хөмөрж тавьж болно шүү хүүхдүүдээ. Тогтоол усан дээр ч тавьж болно. Тэгвэл агаар руу мөн борооны ус ууршиж байгаа гэдгийг мэдэх болно. За энэ туршилтыг бороо орох өдөр хийгээрэй. Бид өмнөх хичээлээрээ усны уурыг цуглуулсан байгаа. Гэхдээ шилэн савн дотор цуглуулсан. Тэгвэл бороо орсны дараа тогтоол ус маань бас байхгүй болсон. Магадгүй ууршсан мөн хөрсөн шингэсэн. Тэгвэл энэхүү агаарт уурсан усны уурыг хэрхэн цуглуулж болох вэ хүүхдүүд? За хүүхдүүд энэ шилийг ажиглаарай. Энэ хуурай байсан хөргөчн тэгээд хэсэг хугацааны дараа гаргаад ирсэн. Гадна тал нь гадаргуун яасан байна хүүхдүүдээ? Хөлөрсөн байх шүү дээ тийм ээ. За харин энэ бол тасалгааны температурт байсан шингэн байна. Энэ дөнгөж сая хөргөчнөөс гаргаж ирсэн шингэн. За энэ хоёрыг харьцуулж ажиглаарай хүүхдүүдээ. Савны гадаргуу дээр ямар нэгэн ялгаа байна уу? Энэ гадна тал нь хөлөрсөн байгаа нь та нарт харагдаж байна хүүхдүүдээ. Тэгвэл энэ шингэн саваа нэвтэлж гарах боломжгүй тийм ээ хүүхдүүдээ. Тэгвэл энэ чийг энэ ус хаанаас үүсээд байна вэ? Энийг хамтдаа туршиж үзье. За хамтдаа туршиж үзэхийн тулд багш нь энд ижил 2 шилэн савнд ус хийсэн байна. Энэ 2 ус маань хоёулаа тасалгааны температурт байгаа. За нэг аяг руу мөс хий. За ажиглаарай хүүхдүүдээ. Шилний гадаргуу дээр ямар өөрчлөлт явж байна вэ? Сайн ажиглаарай. За шилэндээ хүрэхэд
бүлээн байсан бол мөсхийсэн аяга маань хүүтэн болсон байна. За тэгэхээр бид нар сая хөршнөөс гаргаж ирсэн шилэн тавг за мөн энэ ус гурав дээр агаардах уурыг цоглууллаа. Тэгэхээр бидний нүдэнд харагдахгүй нэ тэгсэн хэрнээ энд ууршилт байнга явагдаж байгаа. Агаарт усан туслууд бидний нүдэнд харагдахгүй байна гэсэн үг. Жижиг хэсгүүд нь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар цуглуулахдаа ийм энгийн туршилтаар хүүхдүүдэд хийж болно. За энэхүү туршилтыг гэртээ хийх бүрэн боломжтой. Машины цонх хүүтэн өдөр яасан байдаг вэ хүүхдүүдэд? Цамдсан байдаг тийм ээ. За багш нь мөн та нарт дэлгэцээр дараах зургийг харуулж байна. За энэхүү зураг машин дотор хонсон ус байгаа. Ажиглаараа хүүхдүүдэд устай савны гадна тал нь хуурай, харин дотор талынх нь гадаргуу дээр усан туслууд үүссэн байна. Энэ яаж юм бол машины цонх ус цамдтай тийм ээ хүүхдүүдэд. Тэгэхээр машины дотор талд дулаан, харин гадна тал нь илүү хүүтэн байх юм бол машины цонх цамддаг баг. Температурын энд зөрүү үүсчин гэсэн үг тийм ээ. За харин энэ одоо устай савны хувьд бол гадна тал нь хүүтэн, савтай усны дотор арай дулаан байгаа учраас дотор тал нь цамдсан байна. За ингээд туршилтынхаа үр дүнг ажиглаараа хүүхдүүдэд. Тэгэхээр шилний гадаргуу маань чихтэй болсон байгаа хүүхдүүдэд. Тэгэхээр энэхүү туршилтыг та нар мөн хийж үзэж болно. Ижил шилэн савн дотор нэгэнд нь мөс, нөгөөд нь ус хийгээд гэрийнхээ дотор тал болон хашаандаа гадуур сургуулийн орчин тойронд ч гэсэн энэхүү туршилтыг хийж болно шүү хүүхдүүдэд. За амьдрал дээр биднэрт уурших үзэгдэл байнга явагдаж байдаг. Тэрхүү жишээг хэдүүлээ харъя. Багш нь яг ижилхэн ийм хоёр альчуур байна. Бид нар хувцас угаагаад хатаадаг тийм ээ хүүхдүүдэд. Тэгвэл нойтон хувцас хүнд байдаг. Энэ хүнд байна, харин энэ хөнгөн байна. Энэ хоёр альчуурыг багш нь өчигдөр яг ижилхэн усанд норгоод нэгийг нь уутанд хийчихсэн, харин нөгөөг нь хэцэн дээр тавьж хатаасан. За одоо хэдүүлээ жинлэж үзье. Энэ альчуур маань хуурай болсон баг. Ямар ч ус байхгүй гэсэн. За жинлүүр дээр тавья. Гэхдээ энд уутанд багш нь хийсэн байгаа учраас яг ижил ууттай хамт жинлүүр дээр тавья. Та нарын хэмжиг харгыг мэдж байгаа тийм ээ. За ажиглаараа хүүхдүүдэд хэд гэж зааж байна. За 2561 ойролцоогоор 25 г байна. Тэгвэл уутанд ил тавиагүй уутанд хийсэн нойтон альчуур маань хэд байх вэ? 122 зуны 27 ойролцоогоор 122 г байна. Тэгэхээр хэдэн грамм ус энэ альчуурнаас уурсан байна вэ гэдгийг хүүхдүүдэд тооцоорой. Бидний амьдралд өдөр болгон бидний нүдэнд харагдахгүй усны уурших үзэгдэл ийхүү явагддаг байх нэ. За үүнийг хэдүүлээ дэлгэрүүлэн авч үзье. За тэгэхээр бид нар сая борон дээр жишээ авлаа тийм хүүхдүүдэд. Тэгвэл өнөөдөр хичээлээрээ бид нар байгальд усны эргэлтийн талаар авч үзнэ. За хичээлийнхаа сэдвийг бичье. За хүүхдүүдээ бүгдээрээ туршилтаа хамтдаа хийцгээе. За энд хүүхдүүдээ та нар усыг харж байгаа бах тий. За багш нь энд шилэн аягийг усны гадаргуу дээр барья. Энд уур гарч байна. За ямар өөрчлөлт ажиглагдаж байна хүүхдүүдээ хараарай. За сайн хараарай хүүхдүүдээ. Сайн ажиглаарай хүүхдүүдээ. За хүүхдүүдээ хараарай. Ингээд уснаас уурч байгаа усан туслыг энд үүссэн доотлын шилэн аяг руу энэхүү усан туслууд маань орлоо. За хараарай хүүхдүүдээ. Багшны жижиг шилэн аягны гадаргууг ашиглан энд маш бага хэмжээний усан туслыг авлаа тийм ээ. Энд ямар үзэгдэл явагдсан бэ хүүхдүүдээ өмнөх хичээлтэйгээ холбон ажиглаарай.
За туршилтынхаа үр дүнгийн хамтдаа зуръя. За энэ багш нь сая устай колов. За дээр нь багш нь шилэн тавг барьсан байгаа тийм ээ. За мөн шилэн тавгынхаа доотолд яасан блэ? Өөр нэгэн шилэн аягийг барьсан баг. За энэхүү туршилтан дээр ямар өөрчлөлт болсон байдгийг одоо хамтдаа зураглая. Та нар сайн ажилласан шүү дээ. За ус маань дээшээ уурсан. Уурсан ус яасан бэлээ хөлтөд ээ? Агаарт хөөрч шилэн тавганы гадаргуу дээр усан дуслууд өссөн. Усан дуслууд маань хоорондоо нийлээд шилэн аяны гадаргуу дахин уурсан. Дараа нь яасан бэлээ хөлтөд ээ? Шилэн аянд орсон. Энд маш бага хэмжээний усыг бид нар богино хугацаанд цуглуулчихсан байна. За туршилтын үр дүнгээ дэвтэртээ зурж гэнэ хүүхдүүд ээ. Энд ямар үзэгдэл болсон бэ хүүхдүүд ээ? Энд анх ус байсан тийм ээ. Энд бид нар мөн жижиг бага хэмжээний усыг сая агаараас авлаа. За байгаль дахь усны эргэлт гэд сэдвээр сурагчид дээр ийм зураг байгаа хүүхдүүд ээ. Сурагчийн зургийг багш нэнд томруулан авчирсан байна. Туршилтынхаа хажуу талд байрлуулъя. За мөн яг энэхүү зургийн доор та нарын сурагчид дээр энэхүү бичвэр байгаа. За сая хийсэн туршилтаа сурах бичгийн зураг болон бичвэртэй холбож харъя хүүхдүүдээ. За зургийг ажиглая. Энд нар байна. Харин энэ бол далайн ус. Энд их газар. Энд бороо орж байна. Үүлнэс тийм ээ. Бороо орж байна. Бичвэрийг уншаад хамтдаа туршилтынхаа үр дүнг илэрхийлсэн зураг дээр ажиллая. Нарны гэрэл далай тэнгис нуурын усыг халаана. Далай тэнгисийн ус ууршиж агаарт дэгдэнэ. Үүнийг А усээр тэмдэглэсэн байна. За сурагчийнхаа зургийг ажиглая. Нарны гэрэл далай тэнгисийн усыг халааж далайн ус ууршина гэсэн байна. Агаарт дэгдэж. Тэгвэл бидний энэхүү зураг дээрх уурших үзэгдэл маань туршилтын хаана байгаа юм бол хүүхдүүд ээ? Ажиглаарай. А усгээр тэмдэглэе. Энд уурших үзэгдэл явж байгаа тийм ээ. За багш нэг А усыг тавья. Багштайгаа хамт уншаад тэмдэглээд яваарай. Дараагийн үйлбэрийг уншия. Тэр нь агаарт хөрч маш олон тооны усан туслууд үүсэх бөгөөд эдгээр нь нийлж үүл болно. Тэгвэл бидний туршилтын үр дүнгийн үүл нь аль юм бол хүүхдүүд ээ? Хараарай. Б усгээр тэмдэглэсэн байна. За энд байна тийм ээ хүүхдүүд ээ? Усан туслууд үүл нийлж үүл болно гэсэн байна. За энэ багш нь Б усыг тавья. Дараагийн үйлбэр үүл нь салхины нөлөөгөөр нэг газраас нөгөө рүү туугдан тундас байдлаар буuna. Тэгвэл энд бороо орж байна шүү дээ тийм ээ? Тундас орж. Тэгвэл бидний туршилтын тундас нь хаана байна вэ хүүхдүүд ээ? Туршилтынхаа үр дүнг ажиглаарай. В усгээр тэмдэглэсэн байна. За энд байна шүү дээ хүүхдүүд тийм ээ? Энд багш нь В усыг бичье. За бичвэрийг харъя. Газрын гадаргад буусан тундас нь эргээд далай тэнгис нуур голоо усаар тижээ. Энд Г усээр тэмдэглэсэн. Тэгвэл анх бидний энэ шилэн аяг буюу колбон дотор байсан ус маань юуны усыг төлөөлүүлсэн бэ хүүхдүүд ээ? Далай тэнгисийн усыг төлөөлүүлсэн байна шүү дээ. За энэ багш нь хаалтан дотор далай тэнгис гэж бичье.
Энд мөн нуур гол ч гэсэн хамаарна шүү. Тэгэхээр энэхүү усаа бид нар далай тэнгисийн ус гэж төсөөлгөнө. Энэ нь нарны гэрлийн туснаар дулаанд ууршаад усан бөмбөлгүүдийг үүсгэсэн байна, тийм ээ. Өөрөөр хэлбэл үүлийг гэсэн. За харин энэ ус ямар ус вэ хөлтөдөө? Зураг ажиглая. Борооны ус байна. Тэгэхээр энийг тундас гэж бичье. Ийхүү хур тундас орсны дараа газрын гадаргад шингэсэн ус маань далай тэнгис нуурголоо усаар тэжээдэг байх. Байгальдах усны эргэлт ийхүү тасралтгүй бидний нүдэнд харагдахгүй ч гэсэн явагдаж байдаг байх нөхдөд. За ингээд дараах богино хэмжээний бичлэгийг хамтдаа үзье. Байгальдах ус хэрхэн явагдаж байна вэ хөлтөдөө? За туршилтын үр дүнгээ бичлэгтэйгээ холбон ойлгосон бахаа гэж багш нь бодож байна. Энд багш нэг хоёр үзэгдлийг өнгө ялган дугууллаа. Ажиглаараа хөлтөдөө. Г-гээс А гэсэн энэхүү үзэгдэлд ямар үзэгдэл өгсөн бэ? Шингэнээс хийн төлөвт шилжсэн байна, тийм ээ? Энд уурших үзэгдэл өгсөн байна. Харин хийн төлөв буюу усны уур энд байгаа. Хийн төлөвөөс шингэн төлөвт шилжиж байгаа үзэгдлийг бид нар шингэрэх үзэгдэл гэж нэрлэдэг. За энэхүү шингэрэх үзэгдлийг шинжлэх ухаанд конденсац гэж нэрлэдэг баг. Тэгвэл үүл ямар үзэгдлийн үр дүнд бий болдго юм бэ нөхдөдөө? Уурших, шингэрэх буюу конденсац гэсэн үзэгдлийн үр дүнд үүл бий болдог юм биш үү дээ. За өгүүлбэрийг цааш нь уншия. Энэ мэтчлэн байгаль дээр усны эргэлт явагдана. Тэгвэл говьд амьдардаг хүүхдүүд далай тэнгис байхгүйгаа тийм ээ? Говьд. Тэгвэл салхи гэж үзэгдэл бий байгальд. Энэ өгүүлбэрийг уншия. Үүл нь салхины нөлөөгөөр нэг газраас нөгөө рүү туугдан тундас байдлаар бууна. Ууршилтын үр дүнд бий болсон үүл маань салхиар туугдан говьд очиж хур болон ордог байхны хөвгтөдөө. За ингээд өнөөдрийн хичээлээрээ бид нар усны 3 төлөв, тэр дундаа байгальдах усны эргэлт, байгальдах усны төлөвийн шилжилт хэрхэн явагддаг юм бэ гэдгийг өнөөдрийн хичээлээр хамтдаа судаллаа. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Баяртай.